Тэгээ нэгтдээ хэлж болох юм болоо болохгүй юм болоо. Энэ бараг болохгүй байхаа. Гэхдээ яг уу та нарт хэлчихье. Өнөөдөр жоо ядарлаа. Би нөгөө нэг давхар нүур амны мэцгэлийн стенд тэмч хийж байгаа. Тэгээд хаалгаатай байж байгаа. Тэгээд өдөөс хойш ажил дээр хурж ирсэн. Таахан ажилттай л. Миний хамгийн анх хийжсэн ажил оюутан болчоод 10 жил байхдаа ордог байсан City Shop-то худалдагч хийдэг байсан. Нэг сарын хугацаанд зөвхөн худалдагч хийхэд ажил их юм хэцүү байд юм бахтаа гэдэг юм мэдрээ. Тэрнээс хойш бас зөндөө ажил хийсэн. Бүх тасрагч тэгээд судалгааны ажлууд хадуур явдаг тийм ажлууд хийдэг. Тэгээд миний all time celebrity crush бол Soj Sob гэдэг солонгос жүжигчин байгаа. Би бүр хормоо ихтэн баг үйлсэн. Би өглөө сэрээд бүлээн усуугаад пробиотик уудаг. Тэнгисийн эрэгт оролцсноос хойш би Gut Pro илүү хэрэгжилж байгаа. Хоогоос салхилуулаад миний сүнс ирээд тэгээд өглөө эхлэдэг те. Яг урам зориг болохоор мэддэггүйгээ мэддэг болохоор чаддгүйгээ чаддаг болох тэр агшинд амар их урам зориг авдаг. Ирч хүчээ болохоор жижиг юмнаас авдаг юм шиг санагддаг. Өглөөний кофе, гоёмтай хоол, бүтэн нойр, гоё магтаалын үг гэдэг энэ бүхнээс гоё ирч хүчийг авч идэг. Нэг хүүхд насны дурсамж олгонд өвөө байдаг. Хаврын сүл 100 эхлэхийн өмнөхөө өвөө битүүр байгалийн төвийн музей орж исэн. Тэгээд тэр байгууллага руу ороход яг ийм үлгэрийн ертөнцид орсон юм шиг надад санагдчихсэн. Тэр том динозаврын арга хсууд, тэр хандгаан чихмлүүд, тэгээд тэр ирвэхний хатамлууд энэ төр. Тэгээд би бараг байгалийн төвийн музейг харахад хамгийн их харамссан байна. Энэ аягүй нийтдээ төв шүү дээ. Централаас холбогдсон байсан. Тэгээд би ингээ гайхаад ингээ тэмцэн ирэх тэмцэн байна. Та ингээ хурц ирэх кастингд орох боломжтой юу гэдэг би ингээ гайхаад хамгийн сайн найз руугаа залгаад чи миний өмнөөс бүртгүүлсэн юм уу гэсэн. Чаа би чиний өмнөөс бүртгүүлсэн. Тэгээд тэр бүртгүүлэхдээ онлайнаар бүртгүүлсэн чинь 7-8 хуудас юм байсан гэсэн. Тэгээд би яг ингээд би чи байсан бол яах байсан болоо гэж бодож ингээд тэр 7-8 хуудасыг бүгэлсэн. Тэгээд амар хэцүү байсан чи миний тэр их хөдөлмөрийг инглээд ядаж ихний кастингд нь орчооч тэхөө гэх. Тэгээд би ихний кастингд аваад тэнцээд тэгээд дараагийн кастингд нь бас тэнцээд тэгээд нэг удаагүй гадаа чалуухан та чалуухан байдаг гэсэн захиаж аваад тэгээд тэгс ирэх барсан ба. Миний би хамгийн таалагддаг хэсэг гэвэл миний тархин болов гаднаасаа гэвэл нүд харагдах хэсгээс гэвэл нүдэндээ хэлээд туртаа. Тийм шүү дээ. Яг үнийг хэлэхэд яг жилийн өмнө миний нүүрэндээ бүр тухаар ялангуяа ирүү хацар гэдэг бүр амар хидэтэй батгнууд гараад тэгээ тэр үеэс эхлээд надад бүр хэрэглээгүй бүтээгдэхүүн байхгүй, тариулаагүй тариа байхгүй болсон. Яаж одоогийн төвшний ярьсан гэсэн бэ гэхлээр одоо чихэр идэх болоод, кофе цайндаа сахар ихэ болоод тэгээд ундаа уухаа болсон. Дотроосоо коллаген ууж эхэлсэн. Энэ бүхэн одоо юу гэдэг 7 хоног шууд үр дүнгээ өгөхгүй удаан хугацаанд ажимдаа арс ингээд гаднаасаа ч дотроосоо ч ивэл хэлэх юм лээ. Амар хариулахад аягүй хэцүү байна. Нэг хүнийг сонгож хэлэхэд аягүй хэцүү. Манай охтууд бүр үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Хөтлөгчөөс ахуулаад бүх охтууд золоо маань, тодоо маань, амраа маань, уулиа маань үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Охтуудаа л дэмжих байсан баха. Тэгээ би миний одоо нууц авьяас эхлээд яг одоо үзүүлж чадвал тэгвэл би нэг хэлээ ингэж чаддээ. Тэгээ бас нэг ингэж хуруугаараа ингэж чадсан. Тэгээд үзүүлчих юм болов. Үзүүлчих юм болов. Гэж чаддаг. Тэгээд ингэс юм болов. Гэтэ ингэж чадна. Намны тас хоёрт нь шумуулны цацлаг, шумуулны тос юусаа хэрэг болохгүй цүнх авч явж яах юм гэж бодчихсон чинь хамгийн эрэхтэйс юм цүнхээс. Тэгээ нэгтдээ хэлж болох юм болоо болохгүй юм болоо. Энэ бараг болохгүй байхаа. Гэхдээ яг уу та нарт хэлчихье. Анх уулзахдаа өвөө нэгтдээ шүдрүүн хардаг. Шүдрүүн хараад байдаг. Тэгээд ер нь бол оюун санааны хувьд төвчтэй хүнд ер нь бол туртай. За миний хүнд өдрийн төгсгөлийг хөнгөн болгож гоё амттай дурсамжуудаар минь аялуулсан та нарт баярлалаа.
Тэгээд шоугаа үзээрэй. Намайг дэмжээрэй. Баяртай.